За хөөрхөн дүүнэр та их чинь өнөөдөр үнсгэлжин үлгэрээ ярихаар бэлтлээ. Тухлан сууж таалан сонсоорой. Үнсгэлжин. Эртээ урд цагт нэгэн тайван жижиг хотод сайхан сэтгэлтэй нэгэн охин амьдардаг байлаа. Түүнийг үнсгэлжин гэдэг байв. Тэр багада ээжигээ алдаж аавтайгаа хоёулахнаа амьдардаг байсан ч удалгүй аав нь дахин гэрэлжээ. Харамсалтай түүний хойд их болон хоёр их чинь ихэмсэг хүйтэн сэтгэлтэй хүмүүс байв. Аав нь холын аянд явахдаа үнсгэлжин тэднийг сайн харж байгаарэ миний охиныг хэмээн даатгаж үлдээсэн ч өөрөө эргэж ирээгүй юм. Түүнээс хойш охины амьдрал эрс өөрчлөгдөжээ. Өглөө бүр үнсгэлжин хамгийн түрүүнд босч гал түлэн, ус зөөн, шал угаан, хувцас цэвэрлэнэ. Харин эгч нар нь хурлаараа энэ дайшинзыг эндүүд гутлын минь цэвэрл гэж байнга тушаана. Тэд түүнийг бохир хувцастай үнсэн дунд суудаг учраас үнсгэлжин гэж хочилдог байлаа. Гэхдээ охин хизээж гомдлож уурлаж байгаагүй. Тэр зүгээр л зөөлөн инээмсэглэж нэг л өдөр бүх зүйл сайхан болно гэж өөртөө шивнэдэг байв. Яагаад гэвэл ээж нь өнгөрөхөөсөө өмнө сайхан сэтгэлтэй л байгаарай миний охин. Тэхийн бол бүх зүйл сайхан болдог юм шүү хэмээн загсныг тэр дандаа сандаг байлаа. Нэгэн өдөр хааны ордноос зар гарчээ. Ханхүү эхнэрээ сонгох их бүжиг болно шүү гэж. Хотын бүх охид баярлан догдолж гоёлоо бэлдэж эхлэв. Хойд эгч нар нь ч мөн адил би хамгийн үзэсгэлэнтэй байх болно. Ханхүү намайг л сонгоно гэж маргалдана. Үнсгэлжин ч бас зөөлөн дуугаар би ч гэсэн очиж болох уу гэж асуужээ. Гэвч хойд их нь хүйтнээр инээгээд чи юу өмсөх юм бэ? Үнсэн дундаас шууд очих уу гэж шооллоо. Игч нарийн ч инээлдэн чи ордонд биш галтгоондоо л үлд гэж хэлцгээв. Үнсгэлжин дуугүй л толгой дохиод үлдлээ. Бүжгийн орой ирлээ. Игч нар нь гоёмсог дайсан жөмсөж сүрчиг түрхээд гарч явахдаа гэрээ цэвэрлээд сайн сууж байгаарай гэд тушаагаад гарлаа. Гэр намгүм боллоо. Үнсгэлжин ганцаараа сууж нулимсаа арчиж ядаж нэгхэн удаа ордны харах юмсан гэж шивнэв. Яг тэр үед гинэт хаанаас ч юм би зөөлөн гэрэл асч түүний өмнө нэгэн шидэт эмэгтэй гарч ирлээ. Бөө уйл охин минь гэж тэр хэлв. Тэр бол шидэт их байв. Та хэн бэ гэж үнсгэлжин асуухад би чиний хүслийг биелүүлэхээр ирсэн гэж инээмсэглэн хэлв. Тэрээр саваагаа эргүүлтэл хулуу тэрэг болон хувирч, хулганууд морь болон хувирч,
Хуучин хувцс нь гялалцсан үзэсгэлэнтэй дайшинс болон хувирлаа. Үнсгэлчин өөрийгөө танихгүй шахам гайхжээ. Тэр ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан гэж. Гэхдээ шидэд их анхааруулан хэлэв. Шөнийн 12 цагаас өмнө буцаж ирээрэй. Тэр үед бүх эд шид арилна шүү гэж сануулав. Үнсгэлчин толгой дохиж баярлалаа шидэд их минь гэд ордон руу явлаа. Ордонд хөгжим их шиглэж бүжиг ихэлсэн байв. Хаалга нэгдэхэд бүгд гайхан харлаа. Хаалгаар нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй орж ирлээ. Тэр бол үнсгэлчин байлаа. Ханхүү түүнийг хараад шууд л дөхөн очиж та надтай бүжиглэх үү гэж асуув. Тэр шөнө тэд хамт бүжиглэж, инээлдэж, ярилцаж цаг хугацааг мартах шахам өнгөрүүллээ. Гэтэл цаг 12 болох дөхөж байлаа. Үнсгэлчин гинт санаад уучлаарай би явах хэрэгтэй гэж хэлээд гүйв. Тэр яаран зүхтахдаа нэг болор шахаага унагчихжээ. Шидэд их түүнд болор шахаа өмсгөлсөн байлаа. Ханхүү түүнийг зогсоож амжилгүй үлдээсэн нэг өрөөсөн болор шахааг нь гар дээрээ авч хоцров. Маргааш нь ханхүү зар гаргалаа. Энэ шахаа хинт таарна, тэр бүсгүйг би эхнэрээ болгоно гэсэн зар. Тэр бүх айлаар явж огтод шахааг өмсгөж үзв. Эцэст нь үнсгэлжингийн гэрт ирлээ. Эгч нар нь ээлжлэн өмсөж үзхийг оролдсон ч шахаа таарсангүй. Тэр үед үнсгэлжин зөөлөн дуугаар би өмсж үзэж болох уу гэж асуув. Хойд их нь эсэргүүцсэн ч ханхүү зөвшөөрлөө. Охин шахааг өмсгöd яг таарч байлаа. Бүгд гайхаж дуугүй болов. Тэр үед үнсгэлчин нөгөө шахаагааж гаргаж ирэв. Ханхүү инээмсэглэн би таныг оллоо гэж баяртайгаар хэлжээ. Удалгүй тэд гэрлэж аз жаргалтай амьдран суусан юм гэдгээ. Энэхүү үлгэрээр хөөрхөн дүүнэр минь та нар сайхан сэтгэл төвчээр хизээж талаар өнгөрдөггүй жинхэнэ гоо үзэсгэлэн бол зүрх сэтгэлд байдаг юм шүү гэсэн сургамжийг авсан байгаа. Дараагийн үлгэрээр дахин уулзцгаая.